Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга таныг хүндэтгэлтэйгээр эндэрт урьж байна. За сайн байцгаана уу өдрийн мэнд хүргэе. Ингээд агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа яамдууд, засгийн газрын яамдууд мөн гадны байгууллагууд оролцож байгаа гишүүд төлөөлөгч зочдод мэнд хүргэе. За өнөөдөр бид нэр хамгийн их мэддэг болон хамгийн их мэддэггүй сэдвээрээ ингэж чуулж байгаа юм аа. Учир юу вэ гэвэл удааны тухай бид нар олон жил ярьсан, шийдлээ олоогүй байгаа. Ингээд би шийдлээ олоогүй учраас мэддэг мөртлөө мэддэггүй сэдв гэж хэлж байгаа маань энэ юм байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд 90 оноос хойш бидний шийдэж чадаагүй хамгийн том эмгэнэлтэй асуудлын нэг нь удааны асуудал. Бид нар өнөөдөр энэ удаагаа шийдэж чадахгүй бол Улаанбаатар хотод амьдарч нөхцөл байдал бүрдэж чадахгүй бол улс орноо удирдах чадахгүй, улс төрөө ойлгож чадахгүй. Энэ дээр та бүхэн санал нэг байгаа хаа гэж бодож. Удаагаа шийдсэний дараа бид нар улс орноо хөгжүүлэх баха. Ингээд энэ үндэсний чуулганаас шинээр байгуулагдсан засгийн газар, шинээр байгуулагдсан ерөнхий сайд, шинээр сонгогдсон ерөнхийлөгч бид нар хамтдаа зөв шийдэлтэй гараасаа гэж хүсэж байна. За 2010 оны 6 сарын 23-нд улсын хурлаар дунд хугацааны Монгол улсын хөгжлийн бодлогыг баталсан байна. Энэ хөгжлийн бодлогод бид нар юу баталсан бэ гэхээр Монгол орныг энэ том газар уудам нутагтай орныг ямар шүү байдлаар хөгжүүлэх юм бэ? Хөгжүүлэхдээ хөдөө аж ахуйн салбар буюу хөдөө малчтаа бас давхар хөгжүүлье. Хөдөөгийн малчтынхаа ахуйг одоо өөрчлөе. Ахуй гэдэг нь юу гэж байна гэхээр ханслагдсан сумууд маань Улаанбаатар хотод амьдарч байгаа юм шиг ахуй нөхцөлийг шийдээд мөн малчтаас гаралтай малчтын одоо малаас гаралтай түүхийн эдийн хөдөө аж ахуйн биержээр дамжуулж арьс ноос ноолорын үйлдвэрт нийлүүлдэг ийм циклтэй хөгжлийг бас тодорхойлсон байна. Энд бол 10 сая шиг арьсыг боловсруулах үйлдвэр, ноосны үйлдвэр, ноолорын үйлдвэр, мах боловсруулах үйлдвэрүүд орсон байна. Харамсалтай нь энэ их хурлаас гаргасан бодлогыг үе үеийн засгийн газрууд дэмжиж ажиллаагүй. Сэтгэл дутсан. Ингээд өнөөгийн нөхцөл байдал утаагаа дүгнэхэд бол энэ 27 жилийн хугацаанд энэ 27 жил байсан улсын хурл засгийн газрын гишүүд бид нар өөрсдөө улс төрчид гэд нэрээр нэрлэгдсэн бидний бас буруу их байгаамаа. За үйлдвэр хөдөө аж ахуйн сайд багтаа энэ хөгжлийн бодлогыг оруулж ирсэн. Хөдөөгийн хөгжилгээ та нар мэдж байгаа энэ алслагдсан 100 сумаас эхэллээ гэдэг. Ингээд Баян-Хонгор аймгийн Бууцаагаан Баянлаг гэсэн 2 сумыг жил 6 сарын хугацаанд барьж дуусгасан. Энд юу хамаардаг вэ гэхээр үндсэндээ 20 ордоо нэгдсэн эмнэлэг 640 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, мөн сумын захиргааны байр, 250 хүний суудалтай спорт, соёлын иж бүрэн зохицуулалт байрлах ийм байгуулагдсан байгаа. Мөн гаднаа хөл өмгийн талбайтай. За эндээс хожигдож явж байгаа нь бол хөдөө аж ахуйн бирж, мөн дөрөвний хэлдэг боловсруулах үйлдвэр. Би яагаад энийг дахиж яриад байна гэхээр энэ өөрөө их хурл засгийн газар дээр асар их шүүмжлэлт авалт. Хөдөөд их мөнгө зарцлаа гэж. Бид нар өнөөдөр хөдөөдөө мөнгө зарцаж хөдөөгөө хөгжүүлэхгүйгээр энэ их нүүдлийг мөн газар нутгаа эзэнтэй байлгаж чадахгүй. Тийм учраас 2010 онд батлагдсан энэ хөгжлийн бодлогыг шинэ засгийн газар маань, шинэ ерөнхий сайд маань эргэж харж төрийнхөө бодлогыг өргөлүүлж яваасаа гэж бас энэ чуулганы нээлтэн дээрээс хүсье. За удааны тухай олон жил ярьсаар байгаад бид нар энэ өөрөө бизнес болоод хувирсан. Өнгөрсөн хугацаанд энэ чуулганаар ярилцах ямар их хэмжээний мөнгө бид нар юунд зарцуулсан юм бэ гэж. Гадна дотны хичнээн олон сая долларыг бид нар энэ удаагүй зуух нүүрс мөн дахин гэр хорооллын хөгжлийн төлөвлөлт гэдэг зарцуулсан юм бэ гэдгийг бид нар статистик тоонууд гаргах байна. Энэ тоог бол бид нар олон жил сонссон учраас би энэ тоонд бол ярмааргүй байгаамаа. Тэгээд 10 оныхоо их хурлаар баталсан хөгжлийн бодлогыг
үргэлжлүүлэх юм бол бид нар тэнд шийдэл нь байна гэж. За мөн Улаанбаатар хотын тухай нийт хүн амын маань 50 орчим хувь нь амьдардаг. Үүнээс одоо бараг 51-ээс илүү хувь нь гэр хороолт амьдардаг. Өнөөдөр гэр хороолт байгаа хүмүүс яагаад гэр хорооллоосоо салахгүй нүр сэтгүүлээд байна вэ? Тэр хүмүүсийн орлого тогтмол биш. Өрхийн орлого нь орон сууцны моргожид орох боломж байхгүй. Энэ дахиад ядуурл ажилгүйдэлтэй холбоотой. Тогтмол орлого байхгүй, тогтмол ажил байхгүй. Энэ дээр олон юм ярихгүйгээр мөн дахиад хэлээ шинэ засгийн газар шинэ ерөнхий сайд маань анхаарч ажиллаад бид нар энэ ирж буй дараагийн сонгуульд хүртэлх хугацаанд ажилгүйдэл ядуурл утаагаа зэрэг шийднэ гэсэн ийм сэтгэлтэй засгийн газар гарсан гэж би ойлгож байгаа. Шийдлүүд нь бүгд байгаа. Улаанбаатар хотыг өнөөдөр яах вэ? Бид нар дагуул хотуудыг хөгжүүлэх ёстой. Дагуул хотуудын төслийг зам дээр барилга хот байгуулалтын яамны сайд багтаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дагуу гаргасан. Энийг Германы өндөр мэрэгжилтэй эрдэмтэд архитектуруудаар хийлгэсэн байна. Энэ Төв аймгийн нутагт байрлах Майдер хот гэж 300-аас 400 мянган хүн амьдран ерөнхийдөө эко хот болно. Ингээд бид нэр шинэ хотыг засаг захиргааны буюу яамдууд, гадаадын элчин сайдууд, мөн их сургууль өнөөдөр энэ ашиглаж чадахгүй байгаа байгалийн музей, үзэсгэлэн зэрэг газруудыг нүүлгээ засаг захиргааныхаа хотыг Улаанбаатар хотоос гаргачаа. Ингээд тэнд 300-аас 400 мянган хүн амьдраад эхлэх юм бол Улаанбаатар хотынхоо дахин төлөвлөлтийг хийя гэсэн ийм төлөвлөлтийг бас их хурл засгийн газраар оруулсан байгаа. Бас харамсалтай нь дахиад нөгөө улс төрчлөлт гэдэг юм маань бидний толгойдоор гараа суудсан нөгөө атгаг бизнес улс төрийн бүлэглүүд маань энэ ажлуудыг бүгдийг ингээ гацаасан байна. Тэгэхээр би дахиж хэлье, утааныхаа асуудлыг бид нар шийдэж чадахгүй бол улс орныхаа асуудлыг шийдэж чадахгүй гэдэг дээр энэ чуулган маань нэгдсэн саналтай гармаар байгаа маа. Гэвч Улаанбаатар хотын төлөвлөлт, хөдөөгийн төлөвлөлтүүдийг бүгдийг хөдөөгийн үйлдвэрүүдийн аж ахуйн яамны сайд багтаа гаргаж ирсэн. Дагуул хотуудыг хот байгуулалтын яамны сайд багтаа гаргаж судалж ирсэн юм аа. Энэ шийдлүүдийг бид нар 2010 оны их хурлыг эргэн хараачаа гэж одоо бас энэ чуулганд оролцож байгаа бүх хүмүүсээс хүсье. Өнөөдөр улс төрчихгүйгээр утаанаасаа салжээ, улс төрчихгүйгээр улс орноо хөгжүүлчихье гэдэг дээр бол дахин үг хэлээд байгаа маань энэ юм аа. Тэгээд утаанаасаа салж яаж улс орн маань хөгжин гэдэг дээр үндэсний чуулганда уриалга гаргаарай гэж хүсье. Баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танд баярлалаа.